Шив шинхэн байсаар 100 жилийг үзгэсэн эмээ эрмэн өдрөг бодолтой илгэмсэх үзэгч та бүхнийхээ амар амгалан айлтган мэдчилж Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар ийхүү эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань Монгол улсын боловсролын их сургуулийн захирал доктор профессор Даваа Сүрэнгийн мөнх жаргал оролцож байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч манай студид саатан оролцсонд үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье. Тэгэхээр намтар өхөн эзэнтэй эзэн болгоно намтартай гэж нэгэн сайхан мэрэгэн үгээр би энэ нэвтрүүлгээ бас эхлэхийг хүсдэг. Учир хэмээвээс та бас залуу эрдэмтэн хүний хувьд манай нэвтрүүлэгт анх удаа урилга авч оролцож байгаа. Хүний хувьд үзэгч түмэнд одоо таныг бас товчхон танилцуулахад бол таатай байна. Үнэхээр бас таны намтрыг бас шигтгэ болгон товчхон уншиж байхад бол ер нь бол сурган хүмүүжүүлэх боловсрал судлалын одоо эрдэмтэн хүн гэсэн. Эндээс яриагаа эхлүүл манай үзэгч түмэнд сонирн байх болов уу гэж бодож байна. За ингээд энэ эрдэмтэнтэй ярилцах энэ нэвтрүүлэлд орж байгаадаа бас баяртай байна. Бас сургуулаа төлөөлж бас орж ийн гэж бодож байна. Тэгэхээр бол би бол өөрөө одоо физик математикийн багш мэргэжилтэй 1988 онд улсын багшийн дэд сургуулийг төгссөн бас хос мэргэжилтэй ийм багшин баг. Тэгээ багшин учраас бол яг энэ боловсрол судлал гэдэг юм өргөн судалгааны хүрээ энэ өргөн салбар руу орж ажилласан. Энэ тал руу судалгаа хийдэг юм байна. Эхний үед бид нэр бол математик заахаар, физик заахарын чиглэлээр бас судалгааны ажил хийдэг байлаа. Тэгээ би бол одоо 2 дугаар курст байхасаа л одоо энэ боловсрол судлал гэдэг судалгааны ажил руу орж ажилласан. Тэр үед манай сургууны техникийн эрхлэгч Загдаа гэж одоо бас их орос хэл дээр сургууны ном бичдэг юм бас том эрдэмтэн байсан. Тэр эрдэмтэн багшийнхаа одоо удирдлагаар бас бүтээлч багшийн эзэмсэн байх чадварууд гэдэг одоо тэр судалгааны ажлыг бас хийж сургуулиудаар яв судалгаа хийдэг байсан. Тэгж үдээ би бол судалгааны ажлынхаа гарааг эхэлсэн юм байна. Тэгээд би бол бас дипломын ажил бичсэн. Тэр үед одоо бас багшийн дэд төгсдөг хүүхдүүдээс бас сайн оюутнуудын шилээ дипломын ажил бичүүлдэг байсан. Тэгээ манай математикч эрдэмтэн багш Дамбын Шагдар гэж одоо бас сайхан том эрдэмтэн байсан. Ингээд магадлалын том эрдэмтэн. Тэр багштайгаа нийлж байгаа би бол ер нь энэ Монгол улсын багшлах боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох гэсэн юм судалгааны ажил, дипломын ажил бичиж байлаа. Тэр ингээд бол анх удаа одоо тэр компьютер дээр тооцоолол хийгээд ингээд энэ ер нь бол багшлах нөөц энийг бол яаж тооцоолох вэ тийм ээ? Энийг нарийн судалгааг бол бас хийжсэн юм тооцооллын судалгаа хийсэн юм одоо ажил бол оюутан байхасаа эхэлсэн. Тэгээд ер нь бол оюутан байхасаа л одоо судалгааны ажил эхэлдэг шүү дээ. Тийм ээ. Тэрнтэй нэгэн ажлаар бол ингээд эхэлсэн. Алтан гад суд чигийг заана гэж нэг сайхан үг өгдөг. Тэгээ үнэхээр бас таны ярин тэрс оюутан байхасаа судалгаа эхэлсэн гэхэд үнэхээр бас тэр нөгөө мэрэгэн буурал багш нарын удаач шүү дээ тийм. Тэгэхээр ер нь одоо яг энэ буурал багш нар одоо ер нь энэ зүгийг одоо судлааг байгаа энийг нээжээж ач холбогдол логикийг харж иж л одоо үүрэг даалгавар өгж бас нэг хүнийг бас чигийн заадаг шүү дээ та энэ тухай бас нэг дэлгэрэнгүй хожлохгүй юусэн. Тэгээ бас бид нар бас одоо жишээлбэл манад бол бас олон сайхан багш нар байсан. Түрүү Шагдар багшийг хэллээ. Манад бас Намсраа гэдэг одоо бас сайхан математикийн багш байлаа. Дамб гэдэг одоо манай физикийн багш байлаа. Цэрэн Дулам гэдэг одоо бас сайхан багш байлаа. Манай анги даасан багш бол одоо Адиасрын гэдэг одоо мөсийн одоо бас л алдартай математикчтэй нэг ийм хүмүүсээр бол ерөн заалгын судалгааны ажлууд бол эхэлж байсан. За Адиасрын багштайгаа хамтраад бол бид нар бол би бол бас математикийн чиглэлээр бас судалгааны ажил бас хийж ирсэн. Нэрмбийн цэгнэлттэй одоо дундажийн ойлголт гэдгийг бол нэлээд өргөтгөөд нэлээд том судалгааны ажил хийсэн. За тэр ажил маань бас л нэлээд амжилттай болж исэн юм юу та. Тийм амжилттай болж исэн. За дараа нь бол одоо би энэ багш нарынхаа бас намайг бол судалгааны ажил хийх юм арга барилд бас сураад өөрийн одоо төвтэй болсон учраас би бас Японд бас явж магистр хамгаалсан. Тэгээ Японд байсан хамгаалсан зэрэг сэдв маань бол ер нь бол энэ дунд сургуулийн цөм хөтөлбөр гэдэг тийм ээ. Co-curriculum гэдэг нэр томьёогоор илэрхийлэгддэг. Тэгэхээр энэ цөм хөтөлбөрийг бол яаж одоо боловсруулдгийг, яаж одоо тавилан ямар байдгийг гэдэг энэ судалгааг бол бас хийсэн байгаа. Дайны дараа бол Япон бол ер нь бол сургуулийн хөтөлбөрөө бол өөрчлөөд амьдрах ухаан төвтэй ийм одоо сургуулийн хөтөлбөрлөө шилжсэн. Тэгээд энийг хийж чадсан учраас бол энэ Японы одоо боловсрол хүний хөгжил цаашлаад эдийн засгийн хөгжилд нь бол хүчтэй нөлөөлсөн юм учиртай байдаг.
Тэр манай улс бол бас энэ чиглэл рүү бас нэлээд одоо бас энэ асуудлыг бас сургуулийн практикт хэрэгжүүлэх гээд ингэ явж байгаа юм зүйл байна. Тэгэхээр яг тэр ер нь яг сургалт эдийн засаг гэдэг маань хүү холбоотой тийм эдийн засгийн хөгжил бол сургалттай шууд холбоотой байгаа учраас тэгэхээр ер нь яг энэ шинэ өнцгөө шинэ бодгол шинжийг олж хараад Монголын хөрсөн дээр ер нь яаж буулгуул цохилтой гэж та эрдэмтдийн хувьд олж харсан бэ юм? Тэгэхээр бол бас цаашлаад би бас Америкийн нэгдсэн улсад бас докторийн зэрэг хамгааллаа. Энэ бол ер нь математик заах аргын чиглэлтэй. Тэгээд ер нь хүүхдийн математикийн хичээл дээр хэрэгжилж байгаа математикийн хэл гэж байна. За. Тэгээд энийг бол бид нар нийлүүлэхэд шинжлэх ухааны хэл гэж ойлгож болох юм л да. Хүүхэд одоо жишээл математикийн хичээл дээр математикийн хэлээр ярина, физикийн хичээл дээр физик хэл хэрэглэнэ, хим дээр хим хэл хэрэглэнэ тийм ээ. Ингээл хэлэн дээр хэлний одоо тэгж сэтгэлгээ нь оршин шүү дээ тийм. Тэгээд шинжлэх ухааны хэл гэж ингэж нэрлэж болох юм энийг бол тийм нийтэд нь бол. Тэгээд шинжлэх ухааны хэл болон тэр одоо яг хөтөлбөрийн хэрэгжилт буюу одоо сургагчдын үзэж байгаа сургалтын үйл явцын хоорондын хамаарал ямар байна уу гэдэг. Тэр хамаарлыг бол би судалсан Америкт. Энэ бол бас их нэлээд шинэ салбар юм да. Тий. Одоо жишээлбэл математикийн хэл гэдгийг бол бид нар mathematical discourse гэсэн. Тэгээ орсоор бол дискурсия гэж нэрлэж байгаа шүү дээ. Тий. Энэ бол ерөнхийдөө одоо дискурс гэдэг чинь бол сарних янз бүрийн одоо олон талт үйл ажиллагаа гэсэн санаа шүү. Хоёр ихтэй юм тийм. Тэгэхээр бол энэ mathematical discourse гэдэг бол тэр ангид ингээд дискурс үүснэ. Тэгээ хүүхэд өөрөө дискурс үүснэ, хэсэг үлгэрээ дискурс үүсгэнэ, гэр орондоо дискурс үүсгэнэ тийм ээ. Тэгээ дискурсээ дагаад бол ийм янз бүрийн одоо хэлийг дагсан танин мэдхүү дагсан одоо мэдлэг чадвар гэдэг ингээд ийм оюуны хөгжил гэдэг энэ рүү залгадаг. Ийм юмыг бол нэлээд судалсан. Тэгээ судалгааны үр дүн бол юу байсан гэхээр бол ер нь бол хүүхэд бол янз бүрийн одоо шинжлэх ухааны хэл хэрэгэлдэг тийм хэв шинжийн хүүхдүүд байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь бол ер нь бол дээр хичээл дээр бол яг математикийн шинжлэх ухаанаар ярьдаг тийм математикийн шинжлэх ухааны хэл эзэмшсэн хүүхдүүд байна. Яг одоо математикийн хэлээр ярьцдаг. Тий, хүртээр хуваар одоо жишээлбэл хүүхдүүд хуваарийг нь бол ихсэхэд бутархан одоо хуваарийг нь ихсэхэд бол тийм ээ энэ бутархан утга нь бол ингээ багаснаа гэсэн юм. Яг математикийн хүртээр хуваар ноогдур гэдэг энэ бүр нэр томьёогоор ярьдаг. Гэтэл нөгөө талд нь бол яг практик хэлтэй хүүхд. Тий. Одоо жишээ бутархааг бол одоо жишээлбэл пизза гэж ойлгодог ч юм уу талах гэж талахыг 6 хуваана. 6 хуваасны одоо 6-ны 1-ийн нийтэн ч гэдэг. 2-ын нийтж гин одоо цагийн зүй тэр хувааж гин энэ төр гэдэг ингээд одоо пиззага гэртээ бид нар 12 хуваалаа. Тэр ингээд ер нь нэм практикийн ийм хэлээр математикаа ойлгодог ийм хүмүүс байна. Хэв шинж. Дээр нь бол энэ хоёрын дундын хайбрид гэж те гибрид гэж ойлголт биш үү те. Ер нь бол хайбридити гэдэг бол ер нь бол бүх шинжлэх ухаанд сүүлийн үед бол бас чухал үзүүлэлт боллоо шүү дээ. Одоо манай Улаанбаатарын гудамжаар хайбрид машин явж шүү дээ. Прүсэгээ тийм. Тэгээ нэг аккумулятороор явцдаг бензинээр яг тэр шиг тийм хоёр төрлийн хайбрид буюу одоо заримдаг шинжийн хүүхэд байгаа. Нэг нь болохоор бол яадаг гэхээр бол маш өндөр төвшний. Шинжлэх ухааны хэл, практик хэл хоёрыг зэрэг эзэмшсэн. Энэ хоёр хэлний хооронд бол чөлөөтэй дээд доод хязгаарлуу цар хэмжээнд бол орж гарч чаддаг. Одоо жишээлбэл маш нарийн хоолойтой одоо дунд говийн уртын дуучин дорд давгаа шиг юм да. Маш нарийн одоо сопрано хоолой гаргангаа нөгөө талд нь баригл хоолойн дээр очиж чаддаг шиг тийм хайбрид хөвгт байгаа. Тэгэхээр бүх хэлний тэр одоо шинжлэх ухааны хэл болон практик хэлний хооронд чөлөөтэй одоо сэлгүүсч идэг. Тэр араа энэ бол одоо чөлөөтэй ингээд яаж идэг. Нөгөө нэг хайбрид нь бол энэ гацдаг хайбрид байна. Энэ хоёрыг хольж чутгадаг. Тэгээ их дутуу хольж чутгана. Тэгээ ерөөсөө хилээ бүрэн эзэмшээгүй. Араанда гацна гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм одоо дундаа хоёр хайбрид төрөл байна гэдгийг бол олж илрүүлж ингэж тогтоосон байгаа. Энэ бол Америк хүүхдүүд дээр хийсэн судалгаа. Тэгээ бол одоо бас нэг 4-р ангид байхаас нь 6-р анги хүртэл нэг 2-оос 3 жил дагаж одоо маш нарийн судалгаа хийсэн. Тэгэхээр бол одоо танаас сэтгүүл зүйшгэл одоо ширээн доогуур нэг юм дижитал камер тавьчихна. Тэгээ ангид нэг том видео камер байна. Өөрөө бичлэгээ хийн. Тэгээд тэр бол одоо судалгааны асар их материал цуглуулна. Тэгээд тэрийг одоо категорчлно, ангилна. Тэгээд тэндээсээ бол тэр хүүхдүүдийн одоо хэлний тэр улмаа хамаарлын асуудлыг бол судалж гаргацсан. Тийм одоо ажлыг бол хийсэн. Тэгээ Америкт бол бас
боловсрол судлал бол бас их нарийн зөвшөөрөлтөй хүн судлал гэдгээр явдаг. Тийм учраас бол хүнийг судлахын тулд бол янз бүрийн тусгай зөвшөөрлүүд их авдаг. Тийм нарийн. Ийм судалгааны ажил хийгээд энийгээ бол одоо би бас энэ ялангуяа одоо энэ ерөнхий боловсролын сургуулийн одоо цөм хөтөлбөр боловсруулах тэр үзэл санаа, үзэл чиг баримтлал энд бас тусахыг бодож байна. Дээр нь одоо хичээлийн практик бас тэр хүүхдийн шинжилгээ ухааны хэлийг бас энэ Монголын нөхцөл судлаад бас хэсэг эрдэмтэд энийгээ бас одоо Монгол хүүхдүүд ер нь ямар хэлийг эв шинжтэй байна гэдгийг судалгаа явж эхэлж байна л да. Тэгэхээр та хүний газар хүний хөшөөнд бас эрдэм ном сурах гэж судалгааны ажлаа баталгаажуулах гэж бас ингэж суралцж ирсэн эрдэмтэн хүний хувьд өөрөөр хэлбэл өөрөө ягнаас хоол идсэн идчихсэн хүний хувьд ер нь Монголтойгоо харьцуулахад ямар ав? Би юу гэж асуух гэдэг юм хэрэг Монгол улсын боловсролын их сургууль маань одоо эрдэм судлалын ажил нь хэр агцтай төвшөнд явд юм бэ те? Явж байна. Өөр цэгээс харахад те та өөрөө энэ сургуулийг бас толгойлж байгаа эрдэмтэн хүний хувьд ямар бодолтой байна? Миний хувьд бол одоо Солонгос, Япон ингээд орнуудаар ингээд сурвалжлах хийгээ явж байхад тэр сургуулийн хажууд тийм эрдмийн баг болоод эрдэмийн лаборатори тэр юу нь бол их том байд юм билээ. Би өөр гайхсан. Жишээ нь нэг Солонгосын тэр Жумбуки их сургууль дээр очиж сурвалжлах хийгээд байж байхад бүхэл бүтэн одоо манай Монгол улсын 3 дугаар эмнэлгийг 7 дахин нугалмаар тийм том эмнэлэг байх жишээ. Энэ зүгээр эмнэлэгөө өгсөн чинь бас судалгаагаа явуулдаг эмнэлэг гэхэд би бүр нүд маань ороо дээрээ гарч ирсэн жишээ. Тэгэхээр та бас хүний газар хүний хөшөөнд бас эрдмийн зэрэг бас хамгаалсан хүний хувьд өөрөө ягнаас ингээд хоол идэж өөр цэгээс харж байхад ер нь Монголтойгоо юу харьцуулж байна яг одоо байгаа дэр. Тэгэхээр бол манай Монгол улсын боловсролын их сургууль бол багш бэлтгэх сургууль. Тэгэхдээ бол энэ өгшил нь бол мэдээж Оросын одоо их сургуулиудын тийм өгшилтэй учраас анханасаа их тийм одоо их зөв тавилттай сургууль гэж хэлэх үү. Яагаад гэвэл яг одоо төрөл бүрийн мэрэгжлийн багш бэлдэж байна. Бүх төрлийн төвшөнд бэлдэж байна багшийг. Тийм учраас ерөөсөө бүх төрлийн шинжилгээ ухааны судалгаа бол манай сургууль дээр бол нэлээд тийм улс суурьтай, уламжилттай ингэж одоо оршиж тогтнож ирсэн. Ийм төвтэй. Энэ бол маш одоо сайн тал нь гэж үзэж байгаа. Ялангуяа жишээлбэл одоо та бүхэн сайн мэдэн шүү дээ. Хэл шинжилгээ өнөрөө багш айл байж байна. Өнөрөө юм багш. Биологийн данзан багш айл байж байна те. Химийн юндэн багш айл байлаа. Математикийн одоо жишээ нь шагдраг айл магадлалын онлын. Тэгэл одоо цөмийн бийцгийн манай отгон сүрэн багш гээл те. Дандаа одоо ингээд нарийн одоо тэр суур шинжилгээ ухааныг судалдаг. Ийм нарийн одоо шинжилгээ ухааны одоо том төвүүд дээр ажиллаж исэн гадаад дотоод эрдэм энэ зэрэг хамгаалсан ийм том эрдмийн одоо чиглэл нь бол маш сайн хөгжсөн юм сургууль. Энэ ч өнөөдөр яг хөгжиж байгаа. Нөгөө талаас нь ингээд харахаар бол яг багш бэлтгэдэг сургуулийн хувьд ингээд харахаар нөгөө сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, боловсрол судлал, заа харгын чиглэлийн судалгааны ажлууд нь бол нэлээд хоцронгуй яваад байгаа. Тэгээ болов. Юундаа байна тэр одоо? Ер нь бол энэ чиглэлийнхээ судалгааны ажил судлаачтай бас сайн бэлдээг байна. Энэ талын бол судлаачтай бэлдээг. Яагаад гэвэл нөгөө талын одоо хим заа харга гэдэг судлаач бас байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо хүүхдийн одоо жишээлбэл түрүүний хэлдэг шиг хүүхдийн хичээл дээр хэрэгжилж байгаа химийн хэл гэдгийг судалж явах хэрэгтэй шүү дээ. Манай одоо 5 дугаар ангийн хүүхэд энэ химийн хэлийг ингээд хэрэгжилж байна, ингэж тэгж байна. Энэ болохгүй байна тийм ээ. Тэрийг судлахгүй олцсон одоо химийн одоо эрдэмтдийг бэлтгээд ингээд яваад байсан ийм бас учирч ансан байна л да. Тийм учраас нөгөө хим заа харга боловсрол судлал нөгөө хүн судлал гэдэг тал руугаа бас жоохон анхаарал баг хандуулсан. Тухайлбал манад бол одоо сэтгэл судлалын лаборатори гэж хуучин байсан шүү дээ. Бид нарыг байхад бас лабораторид бас сэтгэл судлалын дадлага ажлууд хийдэг байсан. Тэгээ тэр маань өнөөдөр бас ингээд бид нэр сэтгэл судлалын лабораториг явж байгаа. Энэ бол хамгийн тулгуур лаборатори болох ёстой шүү дээ багш үлдээс. Уг нь язгуурн тий. Хүн судлалын. Тий. Одоо сэтгэл судлалын хэд хэдэн лаборатори байх ёстой. Энэ лабораториуд бол одоо ажиллахгүй байна. Энэ талаараа гэх юм бол ерөөсөө бид нэр хүн судлалын тал руу бас орж ажиллаж байна. Судалгааны ажил их долимог байна. Судлаачтай бэлдээгүй. Энэ талын судлаачтай бэлдээгүй учраас судалгааны арга зүй гэдэг юм энэ чиглэл дээр бас сайн хөгжөөгүй. Жишээлбэл одоо түрүүн би өөрийнхөө судалгаа хийхэд бол янз бүрийн одоо техник хэрэгсэл ашиглаж штэ тий. Одоо 3 4 боломжийг харж их сурвалжаас нь одоо гурвалжлаад их сурвалжуудаа тулгаж штэ. Тэр бол асар их хөдөлмөр орно штэ. Тэгээ ийм маягаар судалгааны ажил энэ төр хийдэг байдал нь бол бас жоохон хомсдоо болсон учраас энэ тал руу бид нар бас энэ одоо багш бэлтгэх сургуулийг бол бид нар бол ганцхан сургалтын чиглэлийн биш одоо сургууль судалгааны их сургууль болгоё гэдэг нь бол яг энэ боловсрол судлалынхаа
чиглэлээр бол одоо тэргүүлэх чиглэлтэй байгууллага болё. Тэргүүлэх чиглэлийн одоо судалгааны эрдэмийн юм төв болё гэсэн. Энэ чиглэл рүү л явж байна да. Явж байна тийм. За төв болно гэдэг эрмэн өөдрөг бодлын цаана бас нэгэн гонигтай сүйдэртэй юм сэтгүүлчүүдэнд одоо харагддаг л да зарим нэг. Өнөөгийн энэ догшин нүүдэлтэй нийгэмд та түрүү бас яриандаа шигтгэл болоод өгүүллээ. Урагшаа хараад яваад гэсэн чи ард минь бас хийгээд тэрийг нөхөж явах ажил байж судлаач дутуу байж гэлээ тийм. Түүн лугаа хэдэл бас багшлах нөөц маань одоо ирээдүйд хэр байна гэж та нар одоо мэрэгчлэн хүний хувьд бол олж харж байна. Ер нь багш бол үеийн үед байна. Гэхдээ мөн чанар багш гэдэг нэг үгэндээ бас орших хэрэгтэй тийм. Магадгүй би сэтгэлийн субъектив шин чанарын асуулт байж болно. Гэхдээ энэ маань ерөөсөө язгуур нь үнэн байх болов уу гэж бодож байна. Та бас багш бэлтгэгч багш нарыг одоо бэлтгэж Монголын эх орны 408 зогсдоос илгээж байгаа тийм. Энэ сайхан эрхэм үүргийг хийж яваа хүний хувьд одоо ямар бодолтой энэ дээр? Манай сургууль бол 2011 онд бол 60 жилийн хяа хувь тэмдэглэсэн. Багшийн сургууль болохоор 90 жилийн байгаа нодлон тэмдэглэл, урьдчилан тэмдэглэлээ тийм ээ. Бүр одоо төгслөө төөх юм бол манай сургууль бол ингээ бараг 100 жилийн төвхтэй сургууль болж шүү дээ. Тий. Багшийг бэлтгэх курсээс эхэллээ. Тий, эхлэхэд. Тэгээд эндээс бол одоо цэвэн жамсраан руугаа Монхтын жамин гэдэг энэ алдартай улсууд чинь бол энэ сургуулийн одоо гол одоо үндсэн боловсрогч болж явсан гэж судрагчгийн хүрээлэн тийм ээ. Багшийн бэлтгэх тулгын чулуугийн тавих ийм одоо төвхтэй л тийм ийм одоо сайхан хүмүүсээр бол манай алдартай Монхтын жамин цэвэн жамсраан руугаа энэ төр бол одоо ингээд манай сургуулийн одоо анхны бүр одоо түүхийн хөөх юм бол тийм ийм одоо түүхтэй. Тэгээд цаашлаад бол манад бол маш олон одоо үеийн сэхэтнүүд л манай сургуульд бол агшилж ирсэн. Одоо шилүү дамдгийн цэнгүүд багш байна. Багшийн сургуулийн захирал байсан. Одоо энэ жил 100 жилийн өн 2015 онд тохиолдсон бид бас ойгийн тэмдэглэх гэж манай багшийн сургуулийн захирал байсан, багшилж ирсэн. Тэгээ ийм одоо хүмүүс. Тэгээд цаашлаад одоо манай алдартай түрүүн би хэлсэн одоо биологийн данзан багш гэх тийм Монгол хэлний одоо шарв багш, өнөр баян багш, барайшир багш гэл тий. Тэгэл одоо юуны хими одоо юндэн багш гэл тий. Тэгэл одоо маш олон одоо отгон сүрэн багшийг хэлж болж байна. Тэгээ сүүлийн үе одоо ингээл гавьяат багш нар бол маш их байна шүү дээ. Тэгээд ийм үе ийм сайхан багш нар манад бол багшилж байсан. Тий. Одоо жишээлбэл манай сурганы техникч нь бол одоо Загдаа гэдэг түрүү миний багш байлаа. Тэр багш багшилж байсан. Одоо содын баясгалангаа чи манай сурганы техникт багшилж байсан. Тэгээ одоо энэ Хамбургдэн хэнгаа байна. Захирал бас манад багшилж байсан. Ийм том одоо бас одоо соёлын том зөвтгөлтөнгүүд бас манад багшилж байсан. Тэгээ манайд чинь бол бас ингээд ганц багшаас гадна одоо кинодрамын анги гэж байлаа. Жүжигчин бэлдэж ийсэн. Тэнд том одоо урлагийн их маструуд багшилж байлаа. Дуу хөгжмийн багш бэлтгэж ийсэн. Одоо жишээлбэл манай Загцрын багш байна, Хайд багш байна тийм ээ. Ингээл одоо киноны одоо Эренчин самбуу багш байна. Ингээл энэ багш нар маань ийм том багш нар маань одоо манад тэгэл зураг гээл ингээр одон багш байж тийм ээ. Тэгээ одон багш гээл арднаа багш, техник хөдөлмөрийн арднаа багш. Газар зүй гэхээр бол одоо авхин сүх багш гээл ингээл тийм математик шагдар багш, намсраа багш гэл тийм. Тэгээ ийм одоо олон сайхан ийм одоо багш нар байсан. Эдгээр нь ерөнхийдөө Орос болон одоо хуучин соёл орнуудад бол эрдмийн зэрэг хамгаалсан болцоо ийм хүмүүс багшилж ирсэн. Ийм төвхтэй. Тэгээ сүүлийн үед бол бас манай боловсролын их сургууль их өргөжлөө шүү дээ. Одоо ч бол 1300 гаруй оюутантай одоо 500 гаруй багштай 1000 орчим багш ажилчид нийлээ 1000 орчим болж байна да тий. Тэгэхээр одоо багш нарын боловсон хүчний айрам бол их өргөцсөн. Залуу багш нараар их өргөцсөн. Тэгээ сүүлийн үед ямар зүйл ажиглаж байгаа нэхээр бол би бол одоо түрүүн бол тэр Орос болон зүүн Европын орнуудад боловсрол эзэмсэн тэр школууд бол нэлээд хүчтэй явсан. Тэр ч бас одоо ч үргэлжилж байгаа. Үүний зэрэгцээ манад бол өнөөдөр шинэ одоо барууны орнууд гэдэг тийм ээ. Япон, Америк, Солонгос, Хятад тэгэл одоо өөр одоо Герман тийм ээ. Энэ орнуудад доктор хамгаалсан багш нараар манайх бол бас игнэгээ нэлээсээ сэлбэж эхэлж байна л да. Тэгэхээр энэ рүү бол бас одоо шин судалгаа шинжилгээний тийм арга барил шин одоо школууд бас орж ирж
бас л нэг багш нарын шин одоо төлөвшлийн үе бас эхэлж гин гэж хэлж болох юм да. Тий. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад асуухад бас сэтгүүлчнийхээ хувьд бол энэ сургуулийн бас бүтээгдэхүүн уран бүтээлч хүний хувьд бас орж гарах ажлаар бол одоо сургуулийнхаа босх руу эргээд бодлох цаг хугацаа байх юм л да. Тэгээ байж хахад нөгөө цэвэрхэн газар хүн цэвэр гიშгэж амьдрна гэдэг үг өөрийн ирэхгүй бол бодогч илээ. Үнэхээр өнгө төрхөн сайжир өөдлөх айл үүднээсэ гэдэг шүү дээ. Тэгвэл угаадал юу тэр орчин одоо улам сайжраад байх шиг үлээ. Тэр бол одоо үнэхээр бас сүүлийн үеийн бас манай энэ удирдлууд та бүхний бас хичээл зүтгэлийн үр дүн болов гэж би бас энэ сургуулиуд бас суралцж исэн уран бүтээлч хүний хувьд, оюутан хүний хувьд бас хэлэхэд таатай байна. Юу гүржийн нэг сайхан зүрцсгүй гэдэг шүү дээ. Эмх цэгцтэй айлын нохоо эмхтэй хүн лөө гоцдгүй гэдэг те. Түүн лугаад тийм үг өөрийн ирэхгүй бодогч илаа. Тэгэхээр төгссөн гэдэг уран бүтээлч хүний хувьд бас ориглон сайхан сэтгэлээр нэг юм асууя гэж бодож байна. Учир хэмээвээс ер нь аливаа үйл ажиллагааг явуулахад бол зарим нэгэн одоо энэ нийгмийн дагаа ч юм уу, эвсэл холбоо ч юм уу гэж байгуулсан байх юм л да. Тэгэхээр би ер нь урд нь бол энэ багшийн Монголын боловсролын их сургуулийн төгсөгчдийн холбоо гэдгийг бол сонсож байгаа. Энэ төгсөгчдийн энэ сайхан илгэмсэх сэтгэл нийцийн төгсөгчдийн холбоо байгуулсан тийм сураг сонслоо. Хэрвээ байгуулсан бол би бас тэр холбоонд бас өөрийнхөө чадах чинээгээр туслах гэсэн гэж бодож байна. Учир юмс манай бас үе үеийн уран бүтээл зохиолсноор тий урлагийнхан бас энэ сургуульд бас баяр гүнгийн нулимсаа тусааж бас багш нараараа эрдэм ном заалгаж номын дуу сонсож ном дор мөрөгмүү хэмээн энэ сайхан мэдрэмжийг авч ирсэн болохоор ийм сайхан сэтгэл төрж байна. Энэ тухай бас сэтгэлээ манай үзэгчтэй олцохгүй. За тэгэхээр манай Монгол Улсын боловсролын их сургууль бол үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэдэг сургууль учраас төгсөгчд нь бол ер нь үндэсний хэмжээнд орон даяар л ажиллаж ийтэй сум бүр төрж ажиллаж байна, баг төрж ажиллаж байна тийм ээ. Бүх салбар төрж ажиллаж байна. Заавал багшийн мэрэгжил эзэмшчихэд өөр салбарт бол маш олон амжилт гаргаж байгаа. Тэгээ нийтдээ бол нэг манай Монгол Улсын боловсролын их сургуулиуд 60 гаруй мянган одоо төгсөгчийг одоо гаргаж ийл гэж ингэж үзэж байгаа юм л да. Тэгээ тэрнээс ч их байх гэж бодож байгаа. Ер нь тооцоог нарийн гаргах юм бол бас 60 мянган одоо төгсөгчийг одоо төгсөн гаргасан байна л гэсэн юм тоотой байна. Тэгээ 2011 онд бас төгсөгчтэй холбоо бидний бас хэсэг нэг санаачлаа төгсөгчтэй холбоог байгуулсан 60 жилийн үеэр. Тэгээ яг төгсөгчтэй холбоо маань бас өөрснөө одоо үйл ажиллагаагаа бол бас явуулдаг. Тэгтээ айхтар идэвхжээгүй ийм байдалтай байж байгаа. Тэгээ ер нь бол энэ жилээс бас жоохон идэвхжиж эхэлж байна. Тэгээд ер нь манай төгсөгчд бол би түрүү хэлсэн шүү дээ багш бэлтгэх курсыг төгссөн багш нараас эхлээл ингээд манай төгсөгчд эхэлдэг. Өөр одоо тэрийг одоо ярихыг болио гэж нь одоо хамгийн анхны төгсөгч гэхээр манай Чойл Увсан жугаа байна. Манай доктор авиат багш Даваасран багш энэ төр гэдэг эдгээр чинь нэг ангийнхан шүү дээ. Тэр эхний төгсөгчд ихчил бүгдээрээ алдраг авьяатай хүмүүс. Одоо Чойл Увсан жугаа тий Даваасран сайд энэ төр гэл ингээл тоолоо явцдаг. Тэгэл дараагийн одоо бас ингээл үегээл ингэх юм бол манай төгсөгчнүүд дотор ч нь бол төрөл бүрийн одоо мэрэгжлийн ийм хүмүүс. Ялангуяа одоо танаа урлагийн талын хүмүүс байна. Одоо жишээлбэл одоо манай ардын жүжигчин одоо хин Цэрэн Давгай тийм ээ. Миндойргай. Тэгэл одоо манай найдан дөрд найруулагч байна гавьяат тийм ээ. Сосор барам гавьяат гэл ингээл урлаг кино урлагаар ингээл өөрөн штэ тий төгсөгчд. Тэгэл дуучид их юм бол бас олон байна тийм ээ. Тий чулуун чимиг энэ төр гэл ингээл одоо чулуун цэцэг ингээл дуучид бол гавьяатууд бол маш их байна. За тэгэл дээр нь бол одоо манай том эрдэмтэд байна л да. Академичд байна. Одоо жишээлбэл манай том одоо химийн хүрээлэнгийн захирал одоо академи Батсран гээл одоо хамгийн том одоо академи том судалгааны эрдэмтэн манай төгсөгч байж байгаа шийдтэй. Тэгэл олон докторууд байж байна. Тэгэл одоо жишээлбэл хамгийн танаа ангийнхны гихтэл ганцхан ангийг л одоо дөртөхөд л манайхан одоо энэ яруу найрагчдын анги одоо утга зохиолын анги тэр үед нэгээд нэг цоо хэдэн оюутнууд авчлаа шүү дээ. Тий анхны анги. Тий би тэгэхэд залуу багш байлаа. Шижигсэн сайхан зохиолч нар одоо танаа өөрөө байж байна ангийн дарга байсан тийм ээ. Тий. За тэгээ дээр нь одоо ингээл ичээ орлоо байж байна. Мөнгө цэцэг байж байна. Арлааны эрдэнэ очир гэл ингээл тэр ганц ангийг л сүүлийн одоо 90 хэдэн он 94 он төгслөө байна тийм 94 он төгсөн энэ ангийг л ихэд л одоо буян алдартангууд байж байна. Тэгэл одоо хошоо урлагийн манай гавьяач үжигчл хавгсөрөн одон чимэг энтергээ ингээд тийш урлагийнхан руу хөрж болж байна.
Тэгэл одоо зураач нар байж байна, төгсөгч нар манай ариун болд энэ төр гэл одоо сайн төгсөгч нар бидний үеийн одоо төгсөгч нар алдартай зураач нар их байна. Одоо Цэгмэд баа энэ төр гэл эднэр одоо соёлын гавьяа зүтгэлтэй бас л манай төгсөгч. За тэгэл багшийн сургууль руу оронгууд чинь тэнд бол одоо манай бас хөгжмийн их шүү дээ. Шарууга, Жанцан норуу гэл одоо манай чин зэрэг гэдэг тэгээд дээр үеийн улсууд байна тий. Одоо эднэр чинь бол одоо багшийн сургууль чинь нэг хэсэг одоо хөгжмийн зохиолч, дууны багш энэ талаар бол манлайлж байлаа шүү. Манлайлж тий. Тий. Одоо тэнд бол мундаг том төгсөгчд их байна. Тий. За тэгэл одоо өөр одоо салбар руу ярих юм бол бас тэгэл хийм, физик гэдэг энэ салбар руу ярьж болж байна. Биеийн тамирын салбар их том салбар байна. Тэгээ биеийн тамирын сургууль манай одоо тий. Одоо манай жинхэнэ арслан заануудад эдгээр чинь л одоо энэ тий одоо манай Баян мөнх авраг, Балжин нэм авраг гэл одоо манай одоо Сэретэр харцаг гэл те одоо төв дэлхийн олимпийн алдартангууд бол одоо манай төгсөгч байж байна. Одоо манай ойд багш манай төгсөгч шүү дээ. Тий хамгийн одоо манай спортынхны дунд хамгийн өндөр одоо амжилтыг үзүүлсэн тэрийг хэн ч эвдэж чаддаг байгаа. Дэлхийн хошоо авраг олимпийн мөнгөн медальт ойд үгээд манай одоо төгсөгтэйгээ багшилж ирсэн. Ингээ биеийн тамирын орох юм бол тэгэл хамгийн сүүлд одоо шатрын их мастер Шарвд орж манайхыг одоо ингээ төгсөж байна. Тий ингээ залуу нодлон төгснөө ингээ дурдах юм бол иймэрхүү байдалтай. Ийм олон одоо алдартан одоо цуутай одоо алдартай гавьяатай авьяас бэлэгтэй юм олон төгсөгчтэй ийм сургууль учраас бол төгсөгчдийн холбоо бол одоо бас одоо идэвхтэй ажиллаад ингэх юм бол бас энэ төгсөгчдийн дуу хоолойг сонсох тэгээд төгсөгчдийнхээ одоо алдаршуулах төгсөгчдөөсөө бас дэмжлэг авах тийм ээ. Энэ юмнуудыг бол одоо энэ төгсөгчтэй холбоо хийнэ хаа гэж ингэж найдаж. Тэгэхээр ер нь байгаль дэлхийн өөрийг бүрэн төгс илэрхийлэхийн тулд үе үеийн авьяас бэлэгтэй сууд хүмүүсийг төрүүлдэг гэж нэг сайхан Францын зохиолчийн өдрийн тэмдэглэг уншижсэн. Тэгэхээр ерөөсөө ер нь ингээд альва юм ингээд компанид ажил бити байгаасаа гэж би бодд юм аа. Уран бүтээлчнийхээ тэр төгссөн хүмүүс нь бодтойгоор нэг юм хийдэг болоосоо өөрөөр хэлбэл одоо нэг хөшөө дурсгал шиг нэгэн үеийн үед те он цагийн салхинд хийсэлгүй байдаг те он цагийн алсаас харахад жинхэнэ бид нар бас зөв юм хийжээ бид бас ингэчээж одоо энэ сургуулаараа төгссөн шүү гэдэг нөгөө ориглон сайхан сэтгэл бас мэдрэмжийн одоо улам дотроос нь гэрэлцдэг болов гэж бодох юм. Хуучин бол нөгөө аймгийн засаг дарга иргэдийн хурлын дарагт бол манай төгсөгчд их баг байдгүй нэг ганц нэг хуучин чинь одоо аймгийн даргын тэрт бол байдгүй байлаа шүү дээ. Тэгээ одоо энд дөрвөн аймгийн засаг дарга манай төгсөгч байна. Тэгээ өмнө говь, дунд говь, Төв, Арангаа аймгийн засаг дарга. Тэгээд иргэдийн хурлын бас хоёр дарга манай өмнө говийн Дорнодын иргэдийн хурлын хоёр дарга бас манай төгсөгч. Тэгээ бас манай төгсөгч нар бас нутаг орноо удирдах энэ ажилд бас их манлайлал оролцож байгаа. Бас нэг шинэ үзэгдэл тий. Одоо ганцхан багшаар төгсөж бол багшийнхаа ажлыг хийгээд ингээд яваад байх биш нутаг орон нийгэм эдийн засаглалд одоо ингэж гарч ирж байгаа нь бол бас их сайшаалтай зүйл гээд. Тэгээ бид бас сая өмнө говь, дунд говь аймагуудаар бас төгсөгчтэйгээ уулзаад ирлээ л тий. Тэгээ төгсөгчтэйгээ уулзаад бас төгсөгчтэй бас төгсөгчтэй холбоотойгоо хамтраж ажиллах энэ талаар бас санамж бичигт гарыг үсэг зурлаа. Тэгээд одоо бас төгсөгчтэй бас урамшууллаа. Бас төгсөгчтэй эргэлээ гэсэн үг л дээ. Их баяртай байдаг юм байна. Энэ их сони явдал болж байна. Одоо бидний чинь бас одоо эргэл тойрд юм байна. Манай сургууль чинь бас төгсөгчтэй бас яадаг юм байна. Холбоотой болж байгаа юм байна. Их баяртай байна лээ. Ялангуяа өдөөгийн багш нар манай төгсөгч нар их баяртай байна. Багш биш хүмүүс хүртэл их баяртай бид нартай ирж уулзаж хамтарч ажиллая ингэж ярьсан. Тэгээ бид нар энэ бас их сайхан үүсгэл санаачлагуудыг бол бид их дэмжиж байгаа. Сургуулийн захиргааны өмнөөс дэмжиж байгаа. Тэгээ төгсөгчтэй холбоо маань ер нь юу хийх үү, яах үү гэдээ ингээд асуусан. Ер нь тодорхойл ажил хиймээр байна. Тэгээ бид нар бол бас нэг юм манай номын сангийн өргөтгөл барих юм ажил байгаа. Тэгээ тэрэн дээр бол бас тодорхой номын сан бол бас буйны сайхан ажил юм тийм ээ. Үеийн үед байна. Тий. Тэгээд бас нэг айхтар том төсөвтэй биш. Том төсөвтэй юмыг бол олон нийтийн югаар хийхэд хэцүү л дээ. Улсын төсөв өнтрээр хийх хэрэгтэй. Тэгэхээр яг хөө тэр номын сангийн өргөтгөл манай сургууль бол өргөжөөд бас номын сангийн суудлыг хүртээмж бас их тааруу байна. Тэгээд тэн дээр одоо манай төгсөгчд хамтраа тэр номын сангийн өргөтгөлийг бариад ингэчих юм бол бас манай төгсөгчд бариад өгсөн гэсэн бас нэг одоо бахархлын хуудас
нэгээр нэмэгдэх юм болоо гэж ингэж бодож байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ тийм. Үнэхээр бас бахархалтай зүйл байна л да. Ном бол хаан ширнээс илүү үнэтэй болохоор үеийн үед одоо багшийг бэлтгэдэг энэ сайхан буянтай үйлсэд бол манай энэ Монгол улсын боловсролын их сургуулийг төгссөн төгсөгчдийн холбоо энэ тэрийг олж харна гэдэг бол үнэхээр таашаалтай байна. Одоо эрдэм номын хүний хувьд ч гэсэн бол үнэхээр цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн ном бол үеийн үед үлднэ гэж бодож байна л да. Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг нэмж асуухад одоо манай энэ Монголын боловсролын одоо энэ багшийн их сургууль маань боловсролын их сургуулийн төгсөгчдийн холбоо маань одоо үе үеийн юм одоо ийм жинтэй сайхан ажлуудыг зохиож тий ингээд төгсөгчд болно. Одоо сурж байгаа оюутан нас одоо энэ хүмүүсийг хооронд нь холбож эргэх холбооны амин холбоо үүсгэж байгаа нь бол их сайхан юм байгаа юм л да. Тэвш шатагсан. Энийний цаана нөгөө багш гэдэг эрхэм мөн чанар чи улам гэрэлтээд байгаа юм тий. Удахгүй та бүхэн өнөөдөр одоо энэ одоо төгсөгчдийн холбооноос одоо ёс суртахууны бас нэг томоохон баяр хийж байгаа уулзалт тий урлагийн болон одоо халуун сэтгэлийн уулзалт хийж байгаа тий энэ тухай манай үзэгч сонирхолтой яагаад гэвэл манай нэвтрүүлэг эх орны 4 цаг 8 зохист одоо шууд үрж үнэхээр боловсролын Монгол улсын боловсролын их сургуулийг төгссөн багш хүмүүс их байгаа бас олон төгсөгчд байгаа шүү дээ тий тэгэхээр бол бас манай энэ ТV-с телевизэд манай төгсөгч хашиг ундрал одоо манай бичгийн хүн болж их бичгийн хүн гэж одоо нэрлэхээр болж байна да яруу найр Йорки төгссөн. Тэгээд одоо ингээ өөрийн булантай. Тэгээ энэ буландаа бас манай төгсөгч байгаа учраас бас манай төгсөгч та бас ингээ бид нартай бас хамтраад тийм ээ. Бас энэ төгсөгчтэй холбоо сургуулаа бас одоо дэмжиж ажиллая гэсэн энэ сайхан санаачлал гаргасан танд их баярлалаа. За баярлалаа. Тэгээд энэ санаачлагын бас дагуу бид нар бас энэ хагасаа өдөр бас төгсөгчдөөс би түрүү аймагуудаар яваад ирсэн гэсэн бид нар аймагуудад бол төгсөгчдийн салбар байгуулж байгаа. Тэгээ байгуулж байгаа. Тэгээ тэндээс бас энэ бас өмнөгөө Дундгоо Арангаа Сэлэнг аймагуудаас бол төгсөгчдийн одоо төлөөлөл бас ирээд тэгээ манай бас энэ хотод байгаа төгсөгчдийн төлөөлөл нийлээд бас айтайхан спортын тэмцээн уралдаан уулзалт зохион байгуулах гэж байгаа. Тэгээ 11 сарын 8 энэ нөгөөдөр болох нь шүү дээ. Тэгээд энэ уулзалтайг бас манай телевиз бас ингээд дэмжиж хамтраад ажиллаж байгаа. Энэнгээр бас телевизээр нэвтрүүлнэ. Ингээд бид одоо энэ бүх одоо төгсөгчдүүд маань одоо ТV-сээр дамжаад бол энэ сайхан нэвтрүүлэг хүрэх байх. Энэ одоо төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа хүрэх байгаа гэж ингээд найдаж байна. За баярлалаа. Илгэмсэг үзэгч та бүхэндээ зориулсан энэ удаагийн Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол улсын боловсролын их сургуулийн захирал доктор профессор Даваа Сүрэнгийн мөнх жаргал оролцлоо. Бид хоёрын торгоны хээ уулзах мэт энэ сайхан яриа маань бас үзэгч түмэнд бас нэгийг хэлж хоёрыг бодуулсан байхаа гэж бодож байна. Бид хоёр ямар энэ тэнд одоо дэлгүүр хошоон тим юм зарж ийн гэж ярьсангүй хүндрэлтний оюун санааны дээд шүтэн болсон багшийн тухай, багш эрдэм номын тухай сэтгэл хуваан хуучид тэдний бахархлын тухай илгэмсэг сайхан сэтгэлээр хуучд илгэсэн бол танд их баярлаа. Манай үзэгч түмж гэсэн таалагдсан байхаа гэж бодож байна. Үнэхээр бас Монгол улсын боловсролын их сургууль гэдэг бол үеийн үед одоо он цагийн салхинд одоо гандахгүй үргэлж одоо хүн төрлөختөн байсан цагт багш гэдэг эрхэм дээд шүтэн бол байсаар явах болно. Ингээд монголчууд аав ээжтэй мөргмүү, ачид багштай мөргмүү, алтан номдор мөргмүү гэдэг энэ сайхан мэрэгэн үгээр энэ нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа танд.